Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ Мари зохиолчийн Тэнгисийн чон гэх зохиолын тухай ярилцъя. Мари зохиолч нь 1818-аас 1883 оны хооронд аж төрсөн Британий зохиолч юм. Хүүхэд залуучуудад зориулсан аль явдалт романуудын зохиолч, тэрээр амьдралынхаа хугацаанд нийтдээ 75 роман, олон тооны өгүүлэг бичиж туйравжээ. За энэхүү зохиолчийг бид бүхэн Морь унсан толгойгүй хүн гэх зохиолоор нь маш сайн таньж мэднэ. Энэхүү номыг би яагаад унших болсон бэ гэхлээр гэрийнхэнтэйгээ амралтын газар руу явхаар болоод замдаа бас очиод унших ном сонгохоор болсон. Ингээд одоо гэртээс уншаагүй ном дундаас овор хэмжээний үед бол авч явахад хамгийн боломжийн бас Маридийн зохиол учраас адал явдалтай уншихад сонирхолтой байх байхаа гэж бодоод энэхүү номыг уншихаар болсон. Тус номыг Тэ амар даваа гэх орчуулагч орчуулж 2021 онд хэвлэгдэн гарсан байна. Энэхүү номыг уншихаас өмнө миний төсөөлөл ямар байсан бэ гэхлээр номын нэр болоод хавцсных нь зургийг нь хараад за юу ч гэсэн далай тэнгистэй холбоотой үйл явдал гарах юм байна. Тэгээд далайд аялж яваа тийм баатарлаг эр хүний тухай гарах юм болов уу гэж бодсон. Далайн дээрэмчтэй тулгардаг аль эсвэл далайн шуурга сүрдэг ч юм уу нэг адал явдлуудыг туулаад эцэст нь эргэлхэх зоригтойгоор ялалт байгуулж өөрийнхөө одоо хүссэн газраа очдог эсвэл өөрийнхөө зорьсон үйл хэргийг бүтээдэг юм үйл явдал гарах юм болов уу гэж төсөөлж байсан. Тус роман нь дотроо жижигхэн бүлгүүдтэй нийт одоо 64 бүлэгтэй бөгөөд гол дүрийн баатрын хүүрнэлээр зохиолыг зохиомжилж өгсөн буюу Тэнгисийн чон гэж нэрлэгдсэн энэ залуугийн өөрийн өнгөрсөн туулсан амьдралаа хүүхдүүдэд ярьж өгж байгаа яриагаар зохиолыг зохиомжилсон үйл явдлын нэг л шугамтай ийм зохиол байгаа. За тус зохиолыг унших явцад бол гол дүрийн баатрын далайд амьд үлдэхийн төлөө хийж байгаа үйлдэлүүд, тооцооллууд нь надад их сонирхолтой санагдчихсан. Яг ийм тохиолдолд яг ийм нөхцөл байдал бий байсан бол юу хийх байсан болоо гэж өөрийгөө тэр гол дүрийн оронд нь тавьж эргцүүлсэн бодлууд бол энэ зохиолыг унших явцад их төрсөн. Мөн энэ зохиолыг уншаад усанд сэлж сурья гэж шийдсэн байгаа. Энэхүү номыг дунд болоод ахлах ангийн хүүхдүүд сонирхож уншвал их зүгээр юм болоо гэж миний хувьд бодсон. Учир нь гэх юм бол үйл явдлын хувьд бол адал явдалтай сонирхолтой үйл явдлууд гарна. Мөн дээрээс нь гол дүрийн хувьд ч гэсэн 10-д настай өсвөр насны хүүхэд байгаа. За ингээд энэхүү номноос тэмдэглэж авсан 2 ишлэлээ та бүхэнд уншиж өгье. Хуудас 182-оос тэмдэглэж авсан ишлэлээ уншия. Гачаал зовлон хүний сэтгэх чадварыг хурцалдаг юм билээ гэсэн ишлэл байна. Хуудас 157-оос тэмдэглэсэн ишлэл. Хүний сэтгэлд батрах итгэл найдварыг хугалах хэцүү байдаг юм. Хүн амьд байгаа цагт дандаа ямар нэг юмд найддаг. Энэ тухай найдвар хамгийн сүлд өгдөг гэх цэцэн үг хүртэл бий. Хүний итгэл найдварыг илтгэсэн ийм ишлэл байна. Одоо бүгдээрээ зохиолын агуулгын тухай товч ярилцъя. Бага насндаа ээж аваагаа алдаад өнчирж үлдсэн хүн далайд маш их татагддаг. Тэгээ багадаа 2 удаа усан живж үхэх шахсан. Гэвч одоо энэ үйл явдал нь түүний далайд дурлах хүслийг огтхонч ундраагаагүй. Ингээд өнөөх хүү нэгэн өдөр нууцаар усан онгоцонд суудаг. За нууцаар сууж байгаа учраас тэр усан онгоцны доотлын ачаа ачдаг хэсэгт нь орж нуугддаг. Гэсэн хэдий ч одоо энэ байдал нь түүнийг одоо амь насанд нь занал хийх тийм хэмжээний аюултай үйлдэл байдаг гэдгийг тэр хүү хожим ухаардаг. Ингээд усан онгоц хөдөлж эргээс нилээд явсны дараа хүү нуугдсан газраасаа гарыг гэж одоо шийдсэн боловч түүнийг тойруулаад маш том ингээ ачаанууд аччихсан гарах ямар ч боломжгүй болсон байдаг. Ингээд өнөөх хүү одоо амьд гарахын төлөө маш олон зүйлтэй тулгардаг. Жишээлбэл тэр газар нь
огт гэрэл байхгүй тэгээ өлсөж цангаж өгөхгүй тулд идэх хоол хайх хэрэгтэй болсон. За мөн дээрээс нь амьсгалын агаар хүртэл муутай ийм газар байсан. За тэгээд тэр байтугай өнөөх хүн маань муур шиг том хэмжээтэй харахнуудтай хүртэл олсон хоол гамбираа хамгаалахын төлөө тулалдсан. За яг зохиолыг унших явцад бол энэ харахтай тулалдаж байгаа хэсгүүдийг унших нь надад ингээд бүр биеийн үс ард заагаад энэ тэрнгээр амтан гүйж байгаа юм шиг тийм хүчтэй мэдрэмжийг төрүүлж исэн. Энэхүү нөхцөл байдлаас амьд гарахад түүнд одоо Waters гэх далайчны бэлгэлсэн хутга их нөлөөлсөн. Энэхүү хутганыхаа ачаар хүү одоо модон банцтай том ачаануудыг нэвтэлж явсаар тэгээ хөлөг онгоцны тавцан дээр гарч чаддаг. Ингээд ахмадад одоо өөр тохиолдсон бүхэл зүйлүүдээ хэлдэг. Ингээд тус хүүд өнөөх хутга бэлгэлсэн далайчин болох Waters далайн амьдралыг зааж өгч хүүч өөрөө одоо хичээсээр хэсэг хугацааны дараа өөрийн гэсэн хөлөг онгоцтой болж тэр хөлөг онгоцныхаа ахмадаар нь ажилдаг болсон. Тэрээр өөрийн одоо амьд гарахын төлөө сүйтгэсэн одоо ачаануудынхаа төлбөрийг хүртэл төлж барагдуулсан. Жишээлх юм бол одоо үрчийлэгсэн малгай, асгасан арх, одоо сүйтгэсэн даавууд болох одоо хам хэлэн цэмбэнийхээ өрийг төлж барагдуулсан. Ийхүү он цагч улиран одож тэрээр Тэнгисийн чон гэсэн нэр хочтой болж олон жил далай тэнгисээр аялсныхаа хойно далайд аялах хүсэл сонирхол нь буурч хөлөг онгоцоо зараад өөрийн төрж өссөн тосгондоо эргэн хурж ирснээр зохиол маань төгсдгөө. За эцэст нь хэлэхэд энэхүү ном маань дотроо жижигхэн бүлгүүдтэй за мөн хэвлэлтийн хувьд үсгийн фонд нь том за мөн дээрээс нь үйл явдлын хувьд адал явдалтай учраас ерөнхийдөө 1-2 суултаар л 1-2 өдөртөө л дуусгачаар ном байгаа. Тийм учраас та бүхнийг бас хүүхдүүдийг ч гэсэн сонирхоод уншаад үзээсэй гэж уриалмаар байна.